За тав хүмүүдээрээ сайн байцгаана уу? Сайхан амарцгаасан уу? За өнөөдрийн номлын сэдвийг би хамгийн сүүлд нь хэлж өгнө. Тэгээд явж байгаа. За эзний үг бидэнд хэлэхдээ. Филиппо номын 4-р бүлгийн 4-өөс 7 дээр эзэн дотор үргэлж баярл. Би дахин хэлнэ. Баярлагдсан. Та нарын төвчээр бүх хүнд мэдэгдэг. Эзэн ойрхон байна. Юунд санаа бүүзав. Харин аливаа зүйл залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэд бурханд мэдүүлээрэй. Бүх оюун ухааныг давах бурхны амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална гэж хэлсэн байдаг. Амен. Бурхан өөрийн хүүхдүүдтэй үргэлж байгаасаа гэж хүсдэг тэр зүйл болоод баяр баясгалан байна. Иохны 15 дугаар бүлгийн 11-ээс 12-ыг харах юм бол Есүс ингэж хэлсэн байна. Миний баяр баясгалан та нарт байж та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг би та нарт хэлэв гэж. Есүс хэлж байгаа тийм ээ. Би та нарыг хайрласны адил та нар бие биенээ хайрлагтун энэ бол миний тушаал гэж хэлсэн байна. За энд хэлэхдээ үгсэгтэр миний баяр баясгалан та нарт байж та нарын баяр баясгалан ингээ бэлхэм дүүрэн болохын тулд юу хий гэсэн бэ? Нэг нэгээ хайрл гэжсэн. Бие биенээ хайрлаарай гэж хэлсэн. Тэгэхээр хайр бол баяр баясгалан дагуулж яадаг байх гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь бас бидний амьдралын одоо туршлага гэх юм уу зөндөө олон бас энэ тэндээс сонсож байгаа амьдрал дээр гарч байгаа зүйл нь гэр бүлээсээ хайр халамж авч чадахгүй байгаа хүүхэд нэг гундуу, эхнэр нэг гундуу, нөхөр нэг гундуу явдаг, тийм ээ. Тэгэхээр баяр баясгалан байхгүй болчих. Тэгэхээр зэрэг хайраар бид нэр гэр бүлдээ баяр баясгалан авчрах боломж байдаг гэсэн. Хайраар бид нар эргэн тойрондоо найз нөхдийнхөө дунд ажил төрөл дээр бид нар энэ community-дээ тийм ээ ард түмэндээ бид нар бас баяр хөөр авчрах боломж байгаа. Амен. Нехемия номын 8:10 дээр эзний баяр баясгалан бол та нарын хүч чадал юм а гэж хэлсэн байна. Эзний баяр баясгалан бол бидний хүч чадал юм а гэдгийг бурхан хэлсэн байгаа. Амен. Тэгээд Нехемиягийн үед юу болж байсан бэлээ? Нэг Иерусалимийн хан хэрмийг босгож тэгээд бас одоо нөгөө нураагцсан тэр Иерусалим нөгөө Бабилоны чөлөөгөөс буцаж ирсэн хүмүүс босгох завгүй өөрсдийнхөө амьдралд хэтэрхий анхаарлаа хандуулсан байсан. Харин Нехемия гэж энэ хүн бүр сэтгэл нь өвдсөн баг. Хүн болгон өөрсдийн гэрийн төлөө ажилласан мөртлөө эзний өргөө ингээд шарилжин бариулсан ингээд байж байна. Хоосон байж байна. Үйл ажиллагаа нь явахгүй байна гэсэн баг. За тэгээд энэ үед нөгөө нэг бас саад болгосод байсан. Байн дайран орж ирэл ингээд юу яасан. Тэгээд ер нь бол хүмүүс нэг гартаа одоо тофи одоо юу юм ажлын багц нөгөө газартаа илд чадаа одоо байнга бэлэн барьж яасан юм а гэж ингэж хэлсэн ба. Тэгээд харин тэр хүмүүсийг урамшуулахдаа Нехемия юу гэж хэлж байгаа нөхдөр эзэн хэлсэн шүү. Эзний баяр баясгалан бол та нарын хүч чадал юм а гэж хэлсэн ба. Тэгвэл эзний баяр баясгалан гэж яг юу хэлж байгаа? Эзний баяр баясгалан гэж юу хэлж байгаа? Бид нар дуулал 50-аас ингээд 53 дугаар бүлгийг уншвал тэн дээр ингээд юуны Давид хааны бүр энлэн шаналж гимшин уйлж байгаа нэг тийм хэсэг байна. Давид хаан маш удаан одоо гимшиж өөрийгөө зүгсэн учраас нөгөө сэтгэлийн баяр хөөрг болцсон. Тэгээд эзний одоо өөрийг нь өршөөсөн, нэгүүлсэн, уучлсан гэдгийг мэдээд байгаа мөртлөө тэгээд үүнд нь итгээд байгаа мөртлөө нөгөө өөрийгөө зэмлсэн зэмлэн хэтэрхий өөрийг нь яасан баяр баясгалангүй болгосон баг. За үүнээс болоод бурхнаас юу гэж гуйсан гэхээр эзэн минь ээ тэ авралынхаа баяр баясгалан надад дахин цутгаж өгөөч гэж гуйсан баг. Тэгэхээр эзэн биднийг аварсан гэдэг маань энэ нь эзнээс бидэнд бэлгэлсэн баяр баясгалан байгаа байхгүй юу? Энийг эзний баяр баясгалан гэж нэрлэдэг байна. Амен. Тэгэхээр энэ баяр баясгалан бидэнд үргэлж дүүрэн байгаасаа гэж Есүс хүсдэг. Ингийн тулд биднийг юу хийгээрэй гэсэгтэр нэгээ хайрлаарай гэж хэлсэн байгаа. Амен. За тэгвэл бид нар бас юунд халуунаар баярлах ёстой талаар Есүс хэлсэн бэ? Бас түүний сургаал зөвлөлтөөр өөрийнхөө дагалдагч нарыг илгээсэн. За ингээд зарим бичээсдэр нь 72, зарим дээр нь болохоор 70 хүнийг илгээсэн ингэж бичсэн баг. За нөгөө Есүсийг илгээсэн ингээд 70 хүн яваад тэд нар ингээд яваад очсон, зорьсон тосгод хот тосгодоор ороод Есүсийн тухай яриад ингээд бурхны хаанчлалын сайн мэдээг тунхагласан. Тэгээд үүнээс нь болоод олон хүн Есүс рүү ирсэн, бурхан руу эргэсэн, одоо хүний өвчин эдгэрсэн, муу сүнснөө зайлжсэн, хүлээсүү чөлөөлөгдсөн бүр ингээд гайхамшгүй дүүрэн байсан ба.
За тэгээ нөгөөдөл чинь эргэж ирчээл. Есүсийн нэрээр залбирсан чинь Мосес оролц зайлаад Есүсийн нэрээр залбирсан чинь тэгээ өвчин итгэрээл өгсөн хүн хүртэл амьрлаа шүү. Гар хүлэн татанхаа хүн ингээд тэнийчлээс нуруу бүгдгөр байсан хүн тэнийгээ босоо явцсан хэвтэрд байсан хүн одоо ингээд цогчоод бүжгэлж чинь ийм гайхамшиг боллоо гэсэн. Харин Есүс тэдэнд юу гэж хэлсэн гэхээр маш чухалчлаа загс. Та нар хийсэн гайхамшигуд гэхээсээ илүү та нарын нэрс чинь Бурхныг Бурхныг өмнө байдаг тэр амийн номонд бичигдсэнд баярлаараа гэж хэлсэн байна. Энэ газар дэлхий дээр бидний хүч чадал, магадгүй чадвар бидэнд өгөгдсөн Бурхнаас өгсөн авьяас бэлгийн дагуу бид нар олон гайхамшгуудыг хийж болох ч гэсэн энэ бол яг жинхэнэ баяр баясгалан бидэнд авчрахгүй. Жинхэнэ баяр баясгалан Есүсээр ирсэн тэр аврал бидэнд авчирдаг байх гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгээд бидний нэр, тийм ээ, бид нар Бурхны хүүхдүүд болж түүний гэр бүлийн гишүүн гэсэн тэр нэр тэр гэр бүлийн одоо нөгөө цомгонд бидний зураг орно гэсэн үг байхгүй одоогийнхоор. Тэ? Таны зураг тэнд цохиж явах нь шүү дээ. Бүр нэртэйгээ. Тийм ээ. Тэгээ өнөөдөр хоёр хүн баптизм хийлгэж байгаа. Бас ингээд та хоёрын маань нэр мөнхийн улсын тэ одоо тэр амийн номонд ингээд бичигднэ гэсэн утгатай хахад байна шүү дээ. Тэгээ хожим Бурхны өмнө очихгүй тэгээ Бурхан биднийг нөгөө за энэ хүний нэр байна уу гэдээ асуунгууд таны нэр тэнд байж яваад та мөнхийн улсад амьдрнаа гэсэн утгатай. Тэн амийн номноос нэр нь олдоогүй нэгэнд бол энэ өө гашуу маа гэдэг Библи хэлсэн байгаа. За Бурхан бидэнд баяр баясгалан үнэхээр үргэлж байгаасаа гэж хүсдэг. Харин бидний баяр баясгалан хулгайлдаг юм дөрвөн зүйл бидний амьдралд байна. Олон байгаа ахал та. Гэхдээ дөрвийг нь дуртай заа. Нэг нөхцөл байдал. Нөхцөл байдал. За Филиппо номын 1:12 дээр Паул элч Филиппочуудад хандаж юу гэж хэлсэн гэхээр тэр үед Паул Филиппон шоронд байсан байна. Уг нь тэр Филиппо хотынд очиод ингээд тэгээ Паул Силас нар ингээд Есүсийн тухайараа Библи заагаад ингээд сургамжлаа дагалдуулах гэж ингэж авцсан. Гэтэл тэднийг шоронд хорцсон байна. Тэгээ Филиппон шоронд ингээд байж байгаа учраас нөгөө итгэгчнэр бүгдээрээ санаа зовсон. Энд чинь манай одоо нэг гол удирдагч хүн байгаад байдаг. Гол номдогч маань ингэ шоронд орч одоо яах вүлээ гэд бүгдээрээ ингэ сандарч мэгдсэн байна. Тэгээ магадгүй зарим хүмүүс ярьдаг Филиппо хотын шоронд гэ 5-6 жил болсон жоох магадaltaй гэж үздэг. Энэ чинь урт хугацаа шүү дээ, тийм ээ. Энэ хооронд хичнээн их юм хийж бүтээх байлаа. Хичнээн олон газраар сайн мэдээ ярих байлаа. Ингээд зөндөө халагламар зүйл зөндөө байсан. Харин Паул юу гэж хэлсэн гэхээр энэ 1-р бүлгийн 12 дээр ах トゥ нараа миний нөхцөл байдал сайн мэдээнд илүү дэвшил болж байгааг та нар мэдээсэй гэж би хүссэн юм аа. Өөрөөр хэлбэл өөрт нь одоо тохиолдож байгаа тэр хүнд нөхцөл байдал нь сайн мэдээ түүхэд бүр илүү түлхэж болчлоо гэж хэлж байгаа байхгүй. Хүмүүст ингээ урам зориг өгсөн, хүмүүс надтай барьцахтаа за энэ нөхрийг хоригдсон байгаа дээр ингээд тэ одоо гэлс би яваад энэ тэнүүгээр яваад олон газар сайн мэдээ тараач гэх хүмүүс байсан гэж байгаа байхгүй тухай. Маш сонирхолтой байгаад тийм ээ. Зарим нь болохоор зэрэг бүр Паулын хийснээс явснаас ч илүү олон газар яваад түүнийг өчүүхэн гэдгийг мэдрүүлэх гэж бас оролцсон гэж байгаа байхгүй. Тэг хүний гаргадаг аршин байгаа. Тэгсэн Паул юу гэсэн гэхээр миний энд байгаа хамгийн гол чухал юм нь сайнаарч муу байдлаарч бай ямар нэг атаархлаарч бай. Есүсийн тухай тэд нар яриад явсан надад үнэхээр сайн хэрэг байна. Тэд нар миний явж чадаагүй газраар явцсан байна. Үүнээс нь болоод олон хүмүүс Есүст итгээд байна. Энэ бол сайн зүйл юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр сонирхолтой нь бид нар өөрсдийн амьдралдаа тохиолдож байгаа зүйлийн тэр учирсан тэр орчихсон байгаа нөхцөл байдлаа бид нар Паул шиг ингэж бас харахгүй байгаад байдаг нэг асуудал байна. Паул өөрт нь тохиож байгаа хавчлаг, хүлээс одоо бэрхшээлүүд нь өөрийг нь зовоо өвтгөж байгаа нөхцөл гээд ингээ гомдлоод байхаас илүүгээр сайн мэдээний түгвэлд тархалтанд маш их түлхэж болж байна гэж үзсэн ба. Тэр Ромын одоо хааны цэргүүдийн одоо хүчинд автаад баригдсан Ромын хоригдол байгаагүй. Тэр өөрийгөө хин гэж нэрлэжсэн гэхдээ дандаа би бол Есүс Христийн хоригдол гэж өөрийгөө дандаа тэгж хэлдэг гэсэн. Тэгэхээр энэ хүний нэг бол энэ хүн толгоонд жоох юмтай, нэг бол энэ хүний одоо юмыг харж байгаа тий одоо нөхцөл байдлыг харж байгаа тэр хандлага үнэхээр ондоо байна гэж үг байгаа байхгүй. Христийн төлөө би хүлэгдсэн юмаа гэж өөрийгөө бас хэлсэн байгаа. Филиппо хотын
бичсэн энэ захидлын 1-р бүлгийн 13 дээр энэ бол Христийн төлөөх хүлээс учраас би ерөөсөө энийг ингээд гарц хохир шиг үзэх болно. Тэ? Энэ бол зүгээр л Христийн төлөө учраас би түүний төлөө юу ч зориулахтаа бэлэн байна гэсэн тийм хандлагаар хандсан байна. Нөхцөл байдал нь түүнийг шантраагаагүй. Харин Христийн төлөө илүү ихийг хийх хэрэгэлзэлтэй болсон. Хийхэд бас хүргэсэн байгаа. Паул Силас нар Филиппотын шоронд ингээд хамтдаа байж байхдаа яадаг вүлээ? Магтанд дуулчихдаг. Тэр үед яалаа нөгөө хориглуудын гав, гинж дөнгнүүд нь бүгдээрээ мулдарч унаад шоронгийн хаалга, үүдэн бүр ингээд бүгдээрээ ингээд бүр сэлэтлээ ингээд нээгдсэн баг. Хин тэгж байгаа нь харагдаг. Гэхдээ энэ нь ингээд Европсын хүчээр боллоо гэдгийг мэдсэн. Тэр үеэр унтчихсан харгадаг шүү гэж хэлдэг. Яадаг вүлээ? Сэрсэн чинь бүх хаалганууд онгорхоо ахаар нь за би дүүрсэн гэж сэлмээ аваад өөрийнхөө одоо амиг хорлох гэсэн чинь бид нар оролдог штэ. Өөртөө битгий муу юм хийгээрээ. Бид нар бүгдээр энэ ч байгаа шүү гэсэн. Тэгсэн нөгөө харгалзагч гаднаас орж ирээд уучлаарай түрүүн жоохон ингээд зодож модоод ингээд заваарсан тий уучлаарай. Та нар нь хин юм бэ? Гэртээ аваачаад хооллож унтлаа шарх сорбын ингэж боож совилсан баг. Тэгээд тэгсэн чинь Паул Силас хоёр тэр харгалзагчид нэг алдартай үг хэлдэг. Ямар үг хэлдэг лээ? Яг эзэн Есүст итгэгтэн тэгвэл чи болон чиний гэр бүлийнхэн аврагдана гэсэн хэлсэн. Тэр Есүсийн хэлсэн тэр нөгөө татвар хураагч нөгөө нэг жижигэн битүүний чин гэдэг лээ. Закка тий Закка. Заккагийн бүр анх загчаа гэдэг байсан шүү дээ. Тэр нь айгүй сонсголонтой байгаа зү дээ. Заккагийн гэрт очичоод Есүс юу гэж хэлдэг вэ гэхээр Закка өөрийгөө бурханд итгээ дагж ийн гэдгийг бас жижигхэн харуулхад Есүс юу гэж хэлдэг? Өнөөдрийн айл аврал ирлээ гэж хэлсэн баг. Тэгэд Закка бол маш их сэтгэл хөдлөлттэй хүн шиг байгаа байхгүй. Тэгээд хин шиг ч юм те манус юм те. Тэгээд айгүй сэтгэл хөдлөлттэй хүн байгаа байхгүй. Юм мэдээд суугаад Есүсийн яриаг сонсч яснаа үсэрч басаад гэж байгаа байхгүй бүр те. Библиэлд үсрэн басаад гэж байгаа байхгүй. Тэгээд Есүсийг харах гад бүр модруу хүртэл авирсан байдаг шүү дээ те. Хинтээ төстэй байна. За тэгээд ингээд яасан ихтэй үсэрч босч ирээд би урд нь хүнээс залилж исэн бол би тэргээ 4 дахин нугалж төлнө. Би өөртөө байгаа хөрөнгөний бүр ингээд талах хувийг нь би ядуус тараана гэд ингээд хэлж байгаа. Хүмүүс ингээд бүгдийг өгч болоогүй мөн гэж бодчихсон юм байна. Есүс юу гэж хэлсэн гэхээр өнөөдрийн айл аврал ирлээ гэсэн. Есүс тэр хүн өөрийнхөө хөрөнгийг тарааж өгч гинэ гэдэгт нь болоод уяраад ингэж хэлж байгаа юм шиг байхгүй юу? Тэр хүн өөрийнхөө итгэлийг харуулж амьдрал нь өөрчлөгдөж байна. Амьдралдаа өөрчлөлт гаргаж байна гэдгийг нь хараад энэ тэр хүний зүрх сэтгэлд үнэхээр бас итгэл ирсэн байгааг хараад энэ айл аврал ирлээ гэж хэлсэн байгаа. Амен. Тэр хүн ямар их баярлсан гэж бодож байна те. Тэгэхээр аврал бол юу дээ? Баяр баясгалан бол Христийн авралаас ирдэг юм аа. Тэгвэл энэ авралын баяр баясгалан маань мартуулж, цөхрүүлж, шантруулахыг оролддог те. Ингээд хүргэж болзошгүй тэр нэгэн зүйл бол нөхцөл байдлаас болдог байна. За, Йовын амьдралыг бид нар бүгдээрээ мэднэ. Бид нар маш олон удаа ярьсан. Йов гэж хүн одоо маш сайхан баян таргаа амьдарч ирсэн, 7 хүү, 3 охинтой байсан, өв болон мал хуутай, эд баялаг гэж зүгээр сагсан байсан. Эдгээр хоног магадгүй хэдхэн сарын дотор бүх зүйлээ алдсан. Өөрийнх нь 7 хүүхдүүд нэг өдрийн дотор нэг айл одоо нэгнийхээ төрс өдрийг тэмдэглэж хагаад салхишуураад байшин дараад алчиж байгаа шүү дээ. Тэгээ өөрөө ч гэсэн ингээд биеийн яр нойтон хамуу одоо өвчтөй болсон байна. Тэгээд биеийн зартнах дээр зэрэг хотын гадна гараад үнс нурам дээр сууж хагаад баарны хилтэрхийгээр биеэ майжчихсан гэж хэлж байгаа. Энэ ямар амар дорой байсан гэж бодож чинь те. Тэгээ хүн болгон гайхсан байна. Гэхдээ эн чинь тэнд байсан хүн биш үү? Одоо энд байна гэж харж байгаа байхгүй тий. Тэгээ Библиэлд бүр нэг бус удаа Йовын түүхтэр нэг бус удаа тэгж болж байна. Хэдий ийм зүйл тохиолдсон ч Йов амаараа нүгэл үлдсэнгүй гэж хэлж байгаа. Тэгвэл юуг нүгэл гэж хэлдэг вүлээ? Хараад хилээд ахыг л нүгэл гэдэг нь үү? Амаараа хийдэг нүгэл гэж ямар нүгэл вэ? Тэ. Бидний ерөөсө хамгийн том нүгэл чинь ерөөсө бурхныг бурхан гэж харахгүй л байгаа юм л шин. Тэр нөхцөл байдлаасаа болоод
No more. Одоо болоо. Танд би одоо итгэхгүй. Өөр таачгүй чи гэж зогсчихсон хүнч би харж байсан байхгүй. Манай нэг найз инээдтэй түүх байдаг. Нэлээ олон жилийн өмнө залуу байхад болсон л та. Тэгээд бид нар чинь бас нэг жоохон үерхэл нөхөрлөлийн тухай айгүй сонирхолтой антенн ажилласан байх байд. Манай нэг найз саахан нэг охинтой үерхэж эхэллээ. Тэгээд яагаад ч юм болоогүй. Тэр хоёрын хооронд юу болсныг хэн ч хизээж мэдээгүй. Гол нь нөгөө охин болцсон чинь нөгөө чинь амар уурлаад яваад бас. Тэгээ нэг орой нэг сүмийн байраа ингээд жоохон манж хондог байсан бид нар. Тэгээд байжсэн чинь нөгөө гаднаас ороод тэгээд ууртаа суугаад манаач ах тэгсэн. Миний дөө чи жоохон хатахан лагаараа гэл нөгөө жоохон уурлахгүй. Гэсэн чи яат юм гэл. Тэгэхээр чи яатсан яагаад ингэж байгаа юм гэсэн чинь би тэр муу бурхантай чинь маргалтчаад ирлээ гэж аав те. Тэгээ бид хоёр яхаа тоглоод гисэн. Хаана гэдгсэн чи долоон буудлын нэг юм давруу гарч байгаа маргалцсан гинэ. Тэгэхээр бурхан юу гэх юм гэдгсэн баахгүй. Тэгээ нөгөөд чи яхахтаа тэгээ тэгсгэж байгаа тайвширсныхаа дараа бурханы өмнө учиргүй бас гимссэн тийм байгаад байт. Бид тэр нөхцөл байдлаас болоод сэтгэл санаа хувирна, уур уцаар төрнө те. Нүд харанхуулна. Тэгээ юмыг бүгд уруугаар харж эхэлдэг. Тэгээ энэ үедээ бид нар бурханы авралын тухай бодож чаддаггүй байгаа байхгүй. Бодож чаддаггүй байгаа байхгүй. За тэгэхээр бид нар яг ийм үедээ бид нар яг хэрхэн үнээс гарч чадахгүй гэдгийг талаар зөвлөгөөг би энэ удаад өгнө заа. За тэгэхээр түүр зур хүлээж төвчж байгаарай заа. За Паул тэгээ одоо хэдийн ийм нөхцөл байдал тохиолдсон ч гэсэн тийм ээ. Нөхцөл байдал түүнийг шантраагүй харин ч өөр Христийн төлөө хийхийг тэр хүргэсэн байгаа бас. Хэрв та бурханы жинхэнэ хүүхэд бол танд зовлон бэрхшээл, сойролт, эсвэл хүнд хэцүү нөхцөл байдал тохиолдох болно. Энэ дэлхий дээр бурханы эсрэг зогсож байгаа хүчнүүд бас байгаа гэдгийг бид нар үнэхээр санах ёстой. Заримдаа бид бурханы хүүхдүүд мөртлөө нөхцөл байдал ингээд захирагдсан явж идэг юм бас байдгаа. Донголцол болбоо юм болдог шүү дээ. Тэгээд итгэгч юм шиг те. Бас итгэдэггүй юм шиг болоо явцдаг шүү дээ. Нөхцөл байдлаас олоо те. За тэгвэл бүх зүйл тогтун сайхан юм байхад тайван зүгээр байдаг. Тэгснэ одоо зовлон бэрхшээл одоо хавчлаг ирэх үед шантарч эргэж буцах гэдэг тийм итгэгч байж бид болохгүй. Зовлон тохиолдонгууд за боли амиа одээ. Амиа одоораа гэдэг ингээд явдаг тийм хүн байж болохгүй. Энэ Паул сайн мэдээний хэлж тэгээ нөхцөл байдлаараа Есүс Христийг харах гэж оролдог байгаа. Явч мөн адилхан тийм ээ. Та миний амьдралыг ингэж байгаа юм. Яаж би танд хүндэтгэл өргөх вэ? Яаж би таныг бурхан гэж үзэх юм? Ингээд байна гэсэн үг шүү дээ. Амьдрал тохиолж байгаа асуудлаас болоо. Гэтэл Библийн дагуух итгэлээр бид нар харах юм бол ямар ч зүйл тохиолж исэн за та л миний бурхан л да. Тэгээ та үнийг хийх хэрэгтэй. Энийг л яриад байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр бид нар бурханыг бурхан гэж харах гэдэг чинь юм учиртай шүү. Миний амьдралын эзэм үстэй. Бид нар ч анх Христээр ирэхдээ, цуглаанд ирэхдээ бид нар шинэ амьдралыг эхлүүлээд бурханд бид нар итгэлээ тунхаглаж байхдаа амьдралын эзэм байгаа ч гэдэг нулимстайгаар бид нар залбирсан. За үүнээс хойш бурхан таны амьдралыг захираад ихэрлээ. Тэгээд бурхан таны амьдралд ямар нэгэн зүйлийг ингээд хийхийг та зөвшөөрөхгүй бол та таны амьдралын эзэн нь Есүс биш та өөрөө байгаад байна л гэсэн утгатай. Тэгэхээр энэ байрлал заавал солигдох ёстой. Яг тэгвэл бурхангүйгээр бидний амьдрал гэрэлгүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Есүс хэлэхдээ би бол хорвоогийн гэрэл, намайг итгэж дагсан хүний амьдрал гэрэлтэй болно гэсэн. Түүнээс биш миний нэрийг бариад өөрөөр амьдарч байгаа нэгний амьдрал гэрэлтэй болно гэж юусоо хэлээгүй те. Тэгэхээр Есүс Христ өөрийгөө би бол гэрэл гэсэн. Тэгвэл тэр гэрлийг өөртөө ойртуулах юм уу? Бүр дотроо оруулвал яах вэ? Гэрэл бидний дотор гэрэлтнэ. Харанхуу гэж байх болно гэж ингэж хэлж байгаа. Паул нөхцөл байдлаар Христийг хараагүй. Харин нөхцөл байдлыг Христээр дамжуулан харсан ба. Энэ үнэхээр чухал ойлголт шүү заа. Би чинь итгэгч хүн шүү дээ. Би чинь бурхантай хүн шүү дээ, тийм ээ. Би чинь ямар ч үед эзэн минь та миний амьдралын эзэн байгаараа гэж залбирч өөрийгөө өгцөн хүн шүү дээ. Бурхан үнэхээр амьд гэдэгт би итгэж байгаа хүн шүү дээ. Миний амьдралд юу ч тохиолдох байсан энэ бурханы хүсэл гэдэгт би итгэж байна гэж. Амен уу?
Ром 8 дугаар бүлгийн 28 дугаар ишлэлдэр Бурхан бүх юмсын дотор өөрийг нь хайрладаг хүмүүстэй хамт сайнны төлөө ажилладаг гэсэн үг байна. Бид хэрэг өөрсдөө зүрх сэтгэлийг нөхцөл байдлаас болоод ингээ хатууруулаад тий өөрсдийн хандлагыг ингээ хүйтэн болгоод бусадтай харилцаа маань ширүүн дөрвөн болж эхлэх юм бол энэ маань бидний гэр бүлд нөлөөлнө, цуглаанд маань нөлөөлнө, энэ бас нийгэмд нөлөөлдөг гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээ одоо нөгөө ийм зартай хүмүүсийн гинт бурханд итгэж байгаа эдгээр чинь бас айгүй асуудалтай байгаа юм л да сүүл. Амьдралд нэг юм тохиолдсон шууд хайж байгаа байхгүй. Тэгээ мөнгөөрөө шийдэж болдоггүй юм гэдгийг л батлаад байна л да. Тэ? Мөнгөтэй хүн болгонд дураараа за би энэ бурханыг сонголоо гэдэр гэж юм тэр юу вэ те? Улс төрийн одоо ямар нэгэн зүтгэлт нөө. Тийм ээ? Есүс хийн. Тэр мөнгөтэй хүмүүсийн аран шин одоо өөр нь бэрн намт хэцүү хүний аран шин болоод за би өөрийнхөө одоо амьдралын эзнэр тэр бурханыг сонголоо гэдэг байгаа байхгүй. Энэ ч л бидний нүгэл байгаа даа шүү дээ. Бид бурханыг сонгодог байхгүй. Бурхан биднийг сонгодог гэж Библиэлд хэлсэн байна. Энэ дарааллыг бид нар алдагдуулаад эхлэх юм бол та бид бас яг Христэд итгэж гэнэ үгүй юу гэдэгтэй асуулттай болж эхэлнэ гэсэн үг. Нөхцөл байдал таны баяр баясгалан бүү булаг. Нэг Яаков номын 1:2 дээр үгсэгтэй. Ах дүү нар минь элдвийн сорилтод орохдоо үүнийгээ бүрэн баяр хөөр гэж үзээрэй гэсэн байна. Yes гэж бид нар тэгж хүлээж авч чадхолоо. Хэцүүлдэ тийм ээ. Тэгээд харин зүгээр тэр үеэ туулахдаа тунгааж бодож тэ үнэхээр бурхан маань хэм билээ. Би түүний хувьд хэлсэн билээ. Энэ бүхэн ямар учиртай байж болох талаар зүгээр эргцүүлээрэ гэж Библи хэлж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэнгуүтээ түүнд ингээд өөрийгөө өгөх хэрэгтэй. Бурханы эрх мэдэлд хүч чадал удирдамжинд өөрийгөө өгөх хэрэгтэй. Тэгээ энэ үедээ бид нар түүнд захирагдж байгаа юм бид. Энэ үедээ түүний бодол төлөвлөгөө нь үнэхээр төгс байдаг гэдгийг бид нар ойлгож бас итгэж эхэлнэ гэсэн үг. Тийм учраас элдвийн сорилтод орохдоо үүнийгээ баяр хөөр гэж үзээрэй гэсэн. За энд гарч байгаа сорилт гэдэг нь зүгээр нэг санхүүгийн бэрхшээл юм уу? Зүгээр нэг одоо өвчин зовлонгийн тухай яриаггүй. Таныг итгэлээсээ ухар гэж шаардж байгаа тэр хавчлагын тухай ярьж байгаа байхгүй юу? Тийм ээ? Таныг хамт олон найз нөхөд бүгдээрээ таны эсрэг хараад за урна. Чи бидэртэй найз баймаар байна. Яг та нартай хайртай л да гэж урна гэсэн. Өнөөдрөөс эхлээд над Есүс гэж юм орхоо. Яг ингэж энэ бол энэ хавчлага штэ бас тодорхой хэмжээгээр тийм ээ. Харин урнагийн хувьд үгүй. Есүс бол миний амьдралын эзэн. Тэ? Би түүнд итгэсээр байх болно. Надаа юу ч тохиолдсон бай. Энэ бол итгэлээ харуулж байгаа явдал. Тэгээ үүний дараагаар үнэхээр амьд оршигч нэгнийг тэ үнэхээр яг цорын ганц аврагч Есүсийг энэ дэлхийд байхад нь хүмүүс болон муу сүнс тийм ээ одоо чөтгөрүүд үзэн ядаж түүнийг загламаад цовдлуулж байсан. Тэгээд Есүс юу гэдэг вэ гэхээр та нарын эзэн бурхан ч байтал намайг хүмүүс хавчсан бол та нарыг ч гэсэн тэд хавчих нь ойлгомжтой юм аа. Гэхдээ та нар урамтай байгаарай. Би энэ дэлхийн төгсгөл, энэ үеийн төгсгөл хүртэл би та нартай хамт байна гэдээ амласан байгаа шүү тийм ээ. Дахин эрэхтэй би та нарт бэлдсэн тэр баяр баясгалантаа та нарыг оруулах болно гэж хэлж байгаа байхгүй. Ваа. Жижиг гэлтгүү бас хэн нэгэнд бид туслах, хайр халамж үзүүлэх, хэн нэгний төлөө нэг сайн зүйлийг хийснээр бас бид нар жижиг гэлтгүү зүйлээс бид нар бас баяр баясгалан хүлээж авдаг. Тэгэхээр үндсэндээ нөхцөл байдалд захирагдахгүй байхын тулд бид нар бас энийг хайраар өөрчилж болдог гэдгийг бодох хэрэгтэй. Зөвхөн өөртөө тохиолдсон зовлон дээрээ одоо бэрхшээл дээрээ анхаарлаа тавиад яваад байвал та нөхцөл байдалд автна гэсэн үг байна. Тэгэд маш олон Христэд итгэгчдийн бас нэг тийм юу байгаа шүү дээ. Түүх байгаа шүү дээ. Өөрөө идэх юм дуусч ирсэн. Өөрт нь ингээд одоо хүүхдүүд нь ингээд ерөнхийдөө мөнгө зүргөө хоол ундгүй байж ирсэн. Энэ Библиэр хүртэл гарч байгаа. Тэгээд нэг нэлээд ядарсан хүн би хэд хоног юм эцэнгүү би өлсөж өглөө гэх тэгэнгүүт юу ч бодохгүйгөө нөгөө талхнаасаа аваад ингээд нөгөө хүнд ингээд өгөөд за та идчихээ таныг бодвол би өчигдөр юм ийцээ ингээд зогсож байгаа хүн байхгүй юу. Тэгсэн
Библиэр юу гэвэл өөрсдөө ч мэдгүй бүр Тэнгэр элч нарыг хүртэл Бурхныг өөрийг нь хүртэл дайлаад явуулсан байдаг шүү гэж ингэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хэн нэгэнд сайн санаж хайраар хүрч үйлчлэх гэдэг чинь бас л үнэхээр бас нууцлаг энэ ивэл байгаа байхгүй. Бид нар өөрсдийн зовлонгоос илүү бусдад зүрхсэтгэлээ тавина гэдэг энэ бол жинхэнэ хайр байгаа. Тэгээ энэ хайр биднийг баяр баясгалангаар дүүрнэ. Баяр баясгалан бол юу вэ? Бидний хүч чадал. Миний булчаа харагч байна. Тэгээд эзний баяр баясгалан бидний хүч чадал юм аа гэсэн. Тэгвэл та нарын баяр баясгалан чинь бэлтгэхийн тулд бусдыг хайрлаарай гэж хэлсэн байгаа. Халелуя. Хоёр дахь хүчин зүйл. За юун дөрөв юм яриад байгаа вэ? Бидний баяр баясгалан хулгайлдаг юм дөрвөн зүйлийн тухай ярина гэсэн. За саяных нийлэн том сэдв учраас би жоохон удаа ярьчлаа. Тэгээ бус нь бол жоохон богино шээ заяа. За тэгээ хөгжимчүүд эдгээр хөгжмөө тоглохоос сууж гараа заяа. За хоёрт хүмүүс. Хүмүүсээс шалтгаалж бас бид нар баяр баясгалангаа булаалгачих гэдэг. За ингэнгүүт тэр муу гэж бодож болохгүй нэ хин нэг. Бид бүгдээрээ л дор хаяж нэг ядаж нэг удаа өөр хүмүүсээс болж баяр баясгалангүй болж исэн тийм баха. Тийм туршлага байгаа. Тэгээд тэд намайг хин гэж хараад байгаа нь хин гэж өөрсдийгөө бас бодоод байгаа нь тийм ээ. Тэд миний талаар болон өөрсдийнхөө талаар юу яриад яваад байгаа нь тэд миний эсрэг эсвэл ер нь юу хийгээд байгаа нь ерөөс надад таалагдахгүй байгаагаас болоод бид нэр баяр хөөргөө болчихдээ. Тэгээд бид ч бас өөрсдөө хин нэгнийг тийм баяр хөөргөө болгоход бас хүрэгдэг л баг. Тэрийг бид нэр хүлээж авах хэрэгтэй. Тийм үү? Нэг жоохон гадна ертөнцид одоо жоохон юу байгаад бөөрөлгүүлээд баяр хөөргөө болсон. Гэртээ орж ирэнгүүтээ босныг бөөрөлгөөд баяр хөөргөө болгож явал тэгээд бас л тэг юм байна. Найз нөхдөө бас баяр хөөргөө болгох. Тэгэхээр юмыг алив юм хоёр талтай байна. Тэгээ гендэж байгаа бас гоондооч байгаа гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээд шалтгаан хайгаад тэрнээс болоод миний амьдрал ийм болчлоо гэхээс илүү би ч гэсэн бас өөр хин нэгний амьдрал зөндөө баяр хөөргөө зүйлийг хийж өгчээж болно шүү дээ, тийм ээ. Тэгээд бид нар энийг бодоод хамгийн түрүүнд нөгөө дахиад бидний хийх ёстой зүйл бусдыг өөрөөсөө дээр гэж үзэх тэр хайрын тухай ярьж байна гэсэн үг. Нэг түүх яриа. За нэг одоо Пенсильваниагаас одоо манай энэ ойрхон байгаа мужаас хаавсан энэ Texas-ийн одоо Texas чинь ерөнхийдөө бол нэлээд юм хөдөө газар тэгээд өөр одоо соёл иргэншил явж байгаа шүү дээ. За тэгсэн чинь тэр үед юу болсон гэсэн чинь нэг тэр Texas-ийн нэг хотын нэг жижиг хотын цуглаанд нэг пастор хэрэгтэй гэж зар тавьсан байгааг хараад тэгээд нэг бас ажил үйлчлэл хараахан байхгүй тэгээд бас библийн сургууль дээр дөнгөж дуусгасан нэг залуухан пастор ирсэн маа. Тэгээ ярилцлаганд орох гээд ингээд яасан чинь ирсэн чинь нөгөө ярилцлага авах гэж хүмүүс ингээ харж яснаа. Бид нар чамайг авахгүй гэж шууд хэлсэн гинэ. Ямар ч юм ярихгүйгээр чамайг авахгүй гэж явуулсан. Тэгээд нэг өөр хүн авсан юм уу яасан гэсэн юм шиг. За нэг ингээд нэг хэдэн жилийн дараа зэрэгэлдээ хотынх нь нэг бас нэг эзгүүрсэн байсан сүм ингээд учиргүй сэргээл хүмүүс ч ястай айгүй нэг хайрладаг барьдгаараа өсөж үржиж байгаагаар ингээд бүр ингээд зартаа болохгүй. Тэгээд нөгөө сүмийнхэн чинь гайхаад эднэр ер нь яагаад ингэж одоо сайхан ивэл өрөөлтөй байгаад байна вэ? Сонирхоод тэр сүм рүү явж үзцгээсэн ба. Тэгсэн чинь нөгөө нэг ажилд аваагүй пастор нь тэнд пастор болсон юм байж л те. Нөгөө газараас гараад нөгөө өөр хот руу очингуудаа тэндээ одоо ажилд орсон байгаа байхгүй. Тэгээд эзэн тэр хүнийг тэр газар хэрэгэлсэн ба. Тэгсэн нөгөө хүмүүс чинь цуглаан дуусгыг хүлээж байгаа нөгөө пастортай ярьсан ба. Уучлаарай ингээ таныг бид нар жоохон ингээ дутуу үнэлээд ингээ явуулчихжээ гэдгсэн ба. Зүгээр эзэн энд бид намайг хүссэн юм байлгүй да гэж би итгэж байгаа. Та нарыг бурхан ивэг гэд ингээд тэгснэ. Гэхдээ би нэг юмд одоо л гайхаад байгаа гэж аахгүй энэ олон жилийн турш. Тэгээ та нар яагаад намайг аваагүй гэж асуусан байгаа байхгүй. Яагаад намайг аваагүй тэгсэн чинь таныг тамхи татдаг болохоор ч аваагүй маа гэсэн. Би хизээш тамхи татж байгаагүй шүү дээ. Таны гар чинь ингээд шар болчихсон. Би яг юу орохоос өмнө би ингээд гутлаа ийм тосолцсон байсан нөгөөдг маань жоохон тоос болцохоор нь арцсан юм аа. Миний
гутал чинь шар ингээд тостой байсан байхгүй гэсэн. Гутлын тос ингээд хуруунд дээр нь тогтцсон байгааг хараад гараа шарлтал одоо тамхи татдаг хүн байна гэж харсан маа. Тэгээд хэдийгээр яг зөвөр энэ хүний гаднаас нь гэж дүгнэхийн аюул байна л да, тийм ээ. Зөвөр сэтгэлийн уудлаагүй, яриагүй те. Тэр хүн яг хэн бурхан яагаад явуулж байгаа дээр анхаарлаа тавиагүй, зөвхөн үзмжээр тэгээ өөрсөндөө сонгож авч байгаа тэр авсан тэр нэг буруу байрлалаасаа болж тэр цуглаа одоо сайн пастор алдсан юм шиг. За Филиппо номын 2 дугаар бүлгийн 2-оос 3 дээр тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, сүнсний гэдэг нь томоор утсан ариун сүнсний нөхөрлөл, инэрэнгүү болоод өрөвч сэтгэл бий бол та нарт гэсэн утгатай. Та нарт ийм зүйл байгаа бол адил сэтгэж, адил хайртай байж, нэгдэн, нэг бодолтой байж, баярыг минь гүйцээ гэсэн. Юугч аминч санаархал, эсвэл их эрхийг зангаар бүхий, харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж Хүмүүр өөрийн ашиг сонирхлыг биш харин бусдын ашиг сонирхлыг хар. Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай гэж загсан байгаа. Амен. Хүмүүсийн бодол эсвэл таны талаарх тэдний бодол тийм ээ. Бас эсвэл таны тэдний талаарх бодол чинь таны баяр баясгалан бүү булааг. Бид нар хайрлаж байхад үүний эсрэг хууль байхгүй гэсэн. Бид нар бусдын төлөө хайраа зориулж, үйлчилж, тэднийг бас бид нар эрхэмлж, одоо бас хүндлэж байхад бол тэр бодлууд өөрчлөгдөн. Бидний баяр баясгалан тийм юмнаас болж булаагдахгүй гэж утгатай байна. Амен, амен, амен. Манай би нэг одоо техникум сурж авах үед нэг тийм атач тийм залуу байдаг гэсэн. Тэгээд тэгсэн чинь тэр ингээд ерөөсө хүн зүгээр болохгүй дандаа асуудал хардаг байхгүй. Тэгээ нөгөөдгийг ингээ харсан чинь би сүүлд нь би бодохгүй яагаад тэгээд байдаг юм бол гэсэн чинь ингээд хүн өөрөөс нь дээр гарчихгүй гэхээр л ерөөсө уурн өрөөд байдаг тийм байсан байхгүй. Энэ одоо Nike өсгөөрөө яад ингээ бүр улаан цам уурладаг заяа үгэлдэг. Тэгээ очсноо чи жоохон дээрмээр гарах гээд чи надаас дээр үгүй юу гэдэг ингээ зодохгоо зогсчихдаг тийм. Тэгээд гол нь нөгөө яг дээрдгүүлж байгаа хүн тухайн үе зовлонтой юм шиг мөртлөө зарим нэг юм жоохон хошин хүмүүс би нэг уурлуулсан гэж баярлаа яваад байгаа байхгүй. Тэгсэн нөгөө уурлаа дээрлэхэд өөрийгөө илүү гэж бодоод байгаа хүн чинь бүр зовлонтой байгаа шүү дээ. Тийм үү? Тэрний чинь зовлон дуусахгүй байгаа ч гэдэг бүр. Айгүй шаналгаатай. Байгаль өөрөөс нь дээр хүн байна үстэй ер нь энэ тэнд. Тэ? Дэлхийгээр дүүргүү амьдарч байгаа. Танаас дээр ерөөсөө таны эргэн тойрон 1000 хүн байхад 999 хүн танаас дээр гэсэн. Тэгэхээр энийг бурхан мэдж байгаа, Паул бас мэдж байгаа, ойлгосон байна. Тийм учраас Паул өөрөө ч гэсэн өөрийгөө тийм ээ одоо Есүсээс хамаагүй дээр тэгээ Христийг дагалдагч нар бол одоо бурханы хуулийг сайн сахихгүй байна гэд доор үзчихсэн хүн шүү дээ. Тэгээд яг Есүс түүнтэй уулзахад өөрийгөө хэн ч шин байна гэдгийг ойлгосон. Тэгээд тэр өөрөө одоо юу гэж бусдад загч байна. Нэгээ өөрөөсөө дээр гэж үзээрэй. Нэгнийхээ ашиг сонирхлыг жоохон урдлаа тавьчаарай гэж тийм ээ. Тэгэхээр та хэдий үлсэж байгаа ч гэсэн бидний дунд ингээд те одоо нэг зүсэн пицца байлаа гэхэд за чимээ идчихээ. Би зүгээрээ би өчтөрхөө идсэн. Чи 2 хоногийн мэдээгүй штэ гэдэг ингээд өгж байгаа зүрх сэтгэлийн тухай ярьж байна гэсэн үг. 3 дугаарт нь 2 юм яриад гэсэн. Ямар зүйл гэнэ? Эхний 2 нь нөхцөл байдлаас болоод бидний баяр баясгалан хулгайлагчих гэдэг. 2 дугаарт нь хүмүүс. За хүмүүс гэхээр бидний бид нар таагүй ханддаг хүмүүсийн тухай биш. Би өөрөө ч гэсэн бас бусдад бусдаас илүү гарах гад би өөрөө бас тэрнээсээ болоод би баяр баясгалангүй байгаад байгаа юм биш үсттэй. 3 дугаарт нь эд юмс. Филиппо 3 дугаар бүлгийн 7-8 дээр гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө гарч хохирол болгон тооцлоо. Тэр ч байтугай би Христ Есүс эзнээ танин мэдхүн хосгүй юм давуу талын төлөө амар гоёлсон гоостай тий. Тэр ч байтугай гэж байгаа хэрэг тий. Би Христ Есүс эзнээ танин мэдхүн юм хосгүй давуу байдлын төлөө бүх юмсыг би гарч хохирол болгон үздэг юм гэсэн.
Би түүний төлөө бүх юмсын хохирлыг амсаж тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд байгаамаа гэж хэлсэн. Энэ хүн бол ерөөсөө ингээд зүгээр тасар зүүн байхгүй. Итгэлээр бол ингээд тасар зүүн. Тэгээд бид нар дуурайх хэрэгтэй. Дуурайж болно шүү дээ ийм сайн юм чинь. Тэгээд зүгээр нэг янз бүрийн гаж одоо сургаал юу шиг те одоо урсгал шиг ингээд нэг миний таньдаг хүний хүүхэнд тэгсэн чинь ээж дээр орсон. Ээж бурхны юунд яваад эхэлсэн. Орж ирсэн аа. Ээжээ. Өнгөрсөн бүх хугацаанд ингээд надад сайн хандсанд баярлалаа. Өнөөдрөөс эхлээд би өөр одоо сүнслэг ээжтэй болсон. Та бол миний их ч юм аа гэсэн байгаа. Ээж бол говцсон. Тэгж байгаа даа гэсэн. Амар яг юм хэцүү. Тэг гэж хэлээгүй шүү дээ тийм ээ. Зүгээр энэ дэлхийн одоо бидний баяр баясгалан булаадаг зүйл бол бас те хид хідэн юм шалтгаанууд энэ бол бурхнаас өөр зүйлийг хайрлах тухай ярьж байгаа. За энэ бол эд юм байгаа даа. Эд материалын хүсэл тэмүүлэл нь бидний баяр баясгалан хулгайлагч байгаамаа. За Авраам Линкольн гэдэг одоо энэ дэлхийн бас алдартай одоо юу вэ шүү дээ тийм ээ. Америкийн алдартай юм ерөнхийлөгч байсан. За хоёр хүүгээ дагуулсан нөгөөд чи годомжинд явжсэн. Тэгсэн чинь нөгөө хоёр хүн бүр ингээд гэсэн чинь өөлцөө явжсэн байгаа байхгүй бүр амар өөлцөө. Тэгсэн нөгөө нэг таньдаг хүн ингээд гайхаад энэ хоёр яагаад уйлаад байгаа гэсэн чинь энэ дэлхийн ер нь одоо энэ дэлхий дээр бүх юм буруугаараа яригдсан энэ дэлхий шиг л одоо тийм зүйл болоод байна гэсэн. Тэгээд юу гэж байгаа гэсэн чинь хүмүүс ингээд юм олох тусам тэгэл тэрүүгээр нь сэтгэл нь хизээж хандаггүй. Тэгэл одоо дахиад илүүг л хүсээд байдагтай адилхан энэ хоёр тийм болоод байгаа гэсэн. Яг яасан гэдэг гэсэн. Надаа юм 3 хушиг байгаа байхгүй юу гэсэн баггүй юу? Хармаандаа хийцээ. Тэгсэн чинь энэ хоёр хоёрыг л авмаар байна гэдээ орилоод байгаа маа гэсэн. Тэгээ аав нь тэрэнд нь уурлаад нөгөө өгөхгүй яваад байгаа байхгүй. Тэр чинь айгүй боломжгүй зүйл нэхэд уурлаад байна шүү дээ. Тэгэхээр бид нар бас ингээд энэ дэлхий дээр хүн болгон одоо нэг л юм зориг тавьчих тэрэндээ хүрэх гээд яваад байдаг. Энэ бидний зүрх сэтгэлийг хангалуун болгодгоо гэдгийг хэлж байна гэсэн. Тийм ээ энэ бол хүмүүс бидний өнөөгийн асуудал. Бид байгаа зүйлдээ хангалуун биш тул үргэлж илүү ихийг хүсэж байгаа. Энэ ертөнцөөс биднийг үнэн аз жаргалтай болгох зүйлийг бид нар хайгаад өрөөс олохгүй. Есүс анхааруулсан байна. Тэр бидэнд та нар тэнгэр дэд баялагийг хураагаач гэж ятгахж заасан байна. Учир нь тэр хэлэхдээ таны одоо алив нэг хүний эд баялаг тэр эрдэнэс нь хаана байна? Тэр хүний зүрх сэтгэл нь тэнд байдаа гэж хэлсэн байна. Тэгэхээр Есүс биднээс юу хүсдэг вэ? Зүрх сэтгэлээ надад өг гэж хэлээд байгаа байхгүй. Зүрх сэтгэлээ надад өг. Тэгсэн миний зүрх сэтгэл одоо нөгөө ирээдүй хоочод би нэг хэм байж болох, юутай байж болох гэдэг дээр ингээд зүрх сэтгэл маань явж байгаа бол би одоо бурхныг үнэн зүрхнээс хайрлаг байна. Өөр тэр Матай номон дээр хэлж байгаа шүү дээ. Юу гэж байгаа вэ? Эд баялаг болон эзэн хоёрыг зэрэг хайрлаж чадахгүй гэж. Хинч хоёулыг нь зэрэг хайрлаж. Нэгийг хайрлаж нөгөөдгийг нь үзэн ядах болно гэж хэлсэн. Тэгэхээр хүн ингээд хоёр завин дээр хүлээд тавьсан хоёулаа өөр юм одоо чиглэлтэй тийм ийм завин дээр хүлээд тавьчихал тэгээд хоёулынгийн нэг зүг рүү өөрийнхөө зүг рүү ингээд дагуулах гээд байна оролцож байгаа хүнтэй адилхан. Эцэст нь өөрөө алинчгүй болоод ус руу уннаа. Тэгэхээр энэ дэлхий дээр бид нар яг нэг тийм зүйл хийгээд амьдраад байгаа учраас Есүс юу гэж хэлсэн гэхээр эд баялагч нь хаана тэнд зүрх сэтгэл чинь байх болно. Тийм ээ. Тийм учраас та нар эзнийг хайрлах уу, эд баялагаа хайрлах уу гэдгээ сонг гэж хэлсэн ба. За тэгвэл эд баялагтай байх нь буруу юм уу? Эд баялагтай байх нь буруу юу? Буруу юу? Би бас хариулт олчих гээд байгаа байхгүй. Нэм буруу биш. Буруу биш. Өөрсдийн тэ одоо бүр тэр сургаалт өгсөн 32 дугаар бүлэг дээр өгдөг лээ. За бүгд аягүй сайн мэдчихэж манай хүүхнүүд. 31 дугаар бүлэг дээр нэг эхнэрийн тухай гараад байгаа шүү дээ. Тэр чинь бол төгс эмэгтэй байгаа даа шүү дээ. 13 тэгш гээд байгаа шүү дээ. Тэр эмэгтэй тухай ярьж байгаа та.
Үнэхээр ингээд өөдөр шингүү маш их ажилласан хүний тухай яриад байгаа байхгүй тий. За тэр хүнийг дуурайх юм бол угаасаа бид нар гүйцэхгүй. За эхнэрүүдээ, эмэгтэйчүүдээ угаасаа тэр хүнийг дуурайвал та бол ингээд дороо ер нь бол гар хөлчин бооны тий одоо луруу мурууны өвчтөй болоод улан. Зүгээр тэр хүний тэр загварны үгхээр энэ хүн өөрийн гараараа тий өөрийн ажилсаг тэр хичээнгүй байдлаараа гэр орноо өөрийгөө ч тэр гэр орноо ч тэр бас тий нөгөө бүр бизнесээ хүртэл аваад явж байгаа тухай гарч байгаа байхгүй. Тэн дээр чи нэг тийм үг байгаа шүү дээ. Өөрийнхөө ингээ хувцаа нөхөр мөхөртөө өөртөө гэр бүлдээ ингэж ойж өгдөг хувцсных нь тэр торго нь далаан чандаас ирдэг гэж байгаа байхгүй. Йоо тий. Дээр үед бол тэр бол айгүй том юу байсан. Бүр ингээд нэр төрийн хэрэг байсан байхгүй. Тэгээд Mavericks гэдэг нэг инэдмийн кино байдаг. Тэн дээр нэг цагаан цамц нь ингээд нэг юу болцсон чинь юм шороо болцсон чинь уурлаад байгаа байхгүй. Би энийг Францаас ч үлээ, Англиас ч үлээ, Франц торгоч нэг тгийм яриад байдаг байхгүй. Би тэндээс авдаг. Би энийг тэндээс авсан гэд. Тэр нь бол бүр айгүй нэр төрийн хэрэг байхгүй. За өнөөдөр бол бид нар яг хөө дэлгүүрт ороод ингээд за энийг авчи тэрийг авчи гэж яваад байна л та. Жохон ондоо. Гэхдээ энд ажилсаг гарыг эзэн өрөөдөг гэсэн тэр Библийн зарчим байгаа. Тэгэхээр эд баялагтай байх бол буруу гэж юусоо хэлээгүй. Харин нөгөө эд баялгаа хайрлахыг гэж байгаа хөө. Бурханаас илүү хайрлаж бүр зүрхээ өгч. Тэгээ бүр тийм хүмүүсийг мэдгүй та нар. Тэ бүр ингээд мөнгө яриад бүр ингээд солиорсон хүмүүс байдаг заримдаа. Бүр амар. Тэг ингээд нөгөө чи миний нэг төгрөгийг буцааж өгсөнгүүгээ зодтолчихсон хүн байгаа шүү дээ. Яг тэгээд зарим хүн хажуунаас нь хараад яг та энэ хүн чинь мөнгөндөө ариу ганамтал хүн байгаа. Гэхдээ тэр нөгөө хүн алдаа гаргаад өгөөгүй юм уу яасан те худалдагчийг бүр зодож байгаа байхгүй. Тэгээд нэг настай эмэгтэй гэж байгаа. Чи мөнгөний төлөө өглөө юу? Чи харамсаад байгаа бол би энэ мөнгөний чамд өгчий. Чи одоо тэгээд тайвширч чадах уу? Чи энэ хүнийг зодсноо буцааж авч чадах уу? Тэ? Энэ хүнийг өвдөгснөө чи буцааж авч чадах уу? Чи юу хийгээд байгаа ингээд ууралсан ба. Яг энэний тухай яриад байгаа. Тэ? Мөнгнөөс болж хин нэг хайрлахгүй байх бүр бурхныг үзэн ядахын тухай яриад байна гэсэн үг. За нэг юм үг Библиэлд байна. Филиппо 4-р бүлгийн 11-ээс 13. Би үүнийг дутагдсны улмаас ярьж байгаа юм бишээ. Нөгөө Паул хэлээд байгаа шүү дээ. Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан гэсэн. Байгаа юмдаа би сэтгэл хангалуун байж сурлаа. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч альва нөхцөл байдал цатгалан болон өлсгөлэн байх, элбэг байх, дутагдахын аль алины нууцад би суралцсан. Намайг хүчрхэгжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чадна гэсэн. Сүүлийнх нь энэ хэсэг ишлэл чинь нөгөө нэг Стефен Коригийн юун дээр байдаг шүү дээ. Пүүцэн дээр байдаг шүү дээ, тий. Тэгээд энийг Стефен Кори хэлээгөө. Энэ чинь алдартай сагсан бөмбөг. Харин Библи түүнд хэлсэн гэдэг өдрөдөх хэрэгтэй, тий. За тэгээд сэтгэл хангалуун байгаарай. Байгаа юмдаа сэтгэл хангалуун байгаарай. Тэгээд байгаа юмдаа сэтгэл уянгаа мэн. Ингэж их ажиллах хэрэг байгаа юм. Зүгээр байгаа юмдаа сэтгэл хангалуун байга. Ингээд хэвтээд авах тухай яриаггүй, тий. Ажилсаг байх тухай ярьж байгаа. За тэгэхээр таны баяр баясгалан энэ эд юмс бүү булаг. 4. Санаа зовнил. Тун танил сонсогдож байна. Бид байг санаа зовдөг тий. Одоо өнөөдөр яах бол гэдэг ингээд тий. Филиппо 4-р бүлгийн 6-аас 7 дээр юунд ч санаа бүү зов. Юунд нь санаа зовоод юунд нь битээс санаа зовоорой гэж хэлсэн байна. Гэхдээ зүгээр л ерөөсөө юунд ч санаагаа бүү зовоо. Харин альва зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэд бурханд мэдүүлээ гэсэн ба. За дахиад харин альва зүйлд залбирлаараа болон гуйлтаараа тэгээ тэрнийг юутай хамт гэлээ талархалтайгаар бурханд мэдүүлээрэй гэсэн ба. Аамен. Тэгээ бүх оюун ухааныг давах бурхны амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална гэж хэлсэн байна. Бид ер нь юунаас болж санаагаа зовоодог вэ? Нөхцөл байдал, хүмүүс, эд баялгаас болж бид нар санаагаа зовоодог. Хэрэв бид нар эдгээр зүйлсийг хэн чадвал санаа зовох хэрэг болно.
Тэгээд нөгөө нэг гурван одоо санаа зовход хүрэгдэг тийм ээ. Санаа зовход хүрэгдэг нөгөө гурван юмаа бид нар яаж аргална гэлээ. Бурхныг хайрлах хайр болоод бусдыг хайрлах хайраар бид нар давна гэсэн. Өөрчлөн гэсэн үг байна. Халелуя. Тэгэхээр Есүс бүр айл дээрээс лахуулаад үүнийг ярьсаар ирсэн. Бидэн заасаар ирсэн. Галаат 5 дугаар бүлгийн 22-оос 26 дээр харин сүнсний үр жимс нь хайр. Яагаад хайр гэдгийг хэнд нь хэлсэн юм бол? Тэ? Баяр баясгалан, амар тайван, твчгээ, инрээл, сайн сэтгэл, итгэмж, дүлгөөн зан өөрийгөө захирахуун юм аа. Эдгээр эсрэг хууль гэж байдаг. Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл тачаалын хамт загалмаа цовдлсон ажээ. Хэрв бид ариун сүнс дотор амьд байгаа юм бол мөн ариун сүнс дотор явцгаая. Бид нэг нэгнээ өдөөн сүрж өөр зураа хатаархан сайрхахгүй байцгаая гэж хэлсэн байгаа. Амен. Тэгвэл ариун сүнснийг үнэхээр бидний амьдралд ургуулж өгөхийг тэр хүсдэг тэр үр жимслүүдийн талаар бид нар үзээд дуслаа. Уг нь би хамгийн сүүлд хайрын тухай яриа гэсэн чинь нэг гайтай гэх юм уу, гайгүй гэх юм уу, Валентины баяр тарсан шүү дээ. Гэхдээ яг сайхан таарч байна. Баяр хөөр гэдэг бол бид нар ингээд зүгээр нэг гинт болсон юм түр зур баярлахын тухай яриаггүй. Бурхан биднийг аварсан тэр авралын тухай ярьж байна. Тэр бол бидний амьдралын хүч чадал гэдэг тухай ярьж байгаа. Тэгвэл энэ бидэнд хүч чадал гэдэг энэ баяр хөөр, энэ авралын баяр баясгалан бидний амьдралд үргэлж бэлхэж байгаасаа гэдгийг Есүс хүсэхдээ бидний юу хийгэрэ гэсэн бэ? Та нар бие хайрл гэж хэлсэн байгаа. Тэгвэл дайснаа хүртэл хайрл гэсэн байгаа. Жохон энэ дотор бас нэг ангиллууд байгаа шүү заяа. Дайснаа жохон хайрлаад, найзаагаа тултлан хайрлаад эхнэрээ тэнгэрт гартал хайрл гэж хэлээгөө. Энэ хайр бол ерөөсөө ялгадаггүй гэсэн маа. Тэгээ өнөөдөр би яагаад ч юм те эзний ариун сүнс бид бүхэнтэй хамт байдаг юм бас том баталгаа. Энэ нөгөө Магдалины дууны сонголтод би ерөөсөө оролцдоггүй шүү дээ. Тэнгүүч өнөөдөр ингээд яагаад ч юм зогсон ч юм уу, гүү ч юм уу нэг дуу дундуур нь орж иж байгаа. Дандаа хайрын тухай дуу. Яагаад те ерөөсөө одоо нэг би одоо утгагүй нөгөө ариун сүнснийг ийм өгдөг авьяас бэлгийн тухай ярина. Тэгээ энэ бүхэн чинь ерөөсөө хичнээн нэг хүнд ийм авьяас чадвар ингээ байлаа гэд хайр байхгүй бол энэ болгон утга учиргүй гэсэн. Бүх юм бол эзний хайраар бидэнд ирсэн гэдгийг санахтаа бүгдээрээ даруусан Есүс дээр ирцгээе гэж урьж байна. Хамтдаа залбирцгаая.